Монголс мэдлээ. За өнөөдөр соно хоёлаа Канадад ирээд хэрхэн байр олох вэ гэдэг талаар ярилцсан тий. Тэгээ. Канадад ирээд байр гэдэг юм бол апартмент байгаа, эсвэл студио байгаа, эсвэл сургуулийн кампустэй байр түрээслэх зөндөө олон сонголт байгаа шүү тий. Тийм. Тэгээд эхлээд хоёлаа сэдв рүүгээ орохоос өмнө ер нь ингээд анх чи өөрөө ирээд ингээд байр түрээслэх тэр хэцүү байсан бэ? Ер нь ямар хөө процессинг байсан бэ? Тэрнээс эхлэе тий. За тэгээ. Тийм, байр түрээслээд би анх ирж байхад би айгу азар нэг эн чи амьдарч исэн Монгол охинтой танилцсан байсан ирэхээс өмнө. Тэгээ тэр охин ерөнхийдөө мэдээлэл авсан байсан болохоор ер нь айгу боломж юм байсан. За тэгээд ихэнх оюутнууд ерөнхийдөө бол нэг roommate гэх тийм хамт амьдардаг тийм хүмүүс аваад хамтдаа байр түрээсэлж болно. Одоо эсвэл бол шинээр ирж байгаа хүмүүс болохоор homestay хийж болдог. Энд дэдэг одоо гэр бүл мүлийн ч юм уу тийм нэг өрөөнд амьдрах гэсэн. Эсвэл бол зарим одоо том сургууль болохоор сургуулийнхаа өөрсдөө гэсэн доормт байдаг. Тэгээд яг одоо юу гэж өөрийнх нь бололцоо аль нь гэдгээс харж байгаа л юм. Миний хувьд болохоор угаасаа хүнтэй танилцсан байсан болохоор надад бол угаасаа яг ингээм хамт нийлж агаад байр түрээслэх зүгээр юм байна гэсэн шийдэлтэй угаасаа ирсэн байхгүй. Тэгээд нэг яг адилхан үеийнхэн охтуудаа ингээд байр түрээсэлж хамт амьдарч исэн. За тэгвэл хоёлаа тэгвэл байр түрээсний байрнаас эхлэе те. Байр түрээслэхдээ сайн тал нь юу вэ? Муу тал нь юу вэ? Ярилцъя те. Сайн тал нь юу вэ? Гэт хэрэг чинь би ярих л те. За. За, хамгийн эхлээд апартментын те. За сайн тал нь юу вэ гэдэг юм бол юу вэ? Нөгөө цаганд баригдах шаардлагагүй гэж байна. Яагаад тэгэхээр одоо бусад нь болохоор homestay ч юм уу доорн байх юм бол одоо тэдэн цаг гэхэд ирсэн байх хэвээр. Тэд гэхэд ингээд бид нар хаалгаад өгчин орой ингээд хамаагүй одоо чимээ гаргаж болохгүй гэд тэгдэг юм шиг байлээ. Байр түрээсэх юм бол айгүй амар. Тэгэл гол нь хамт амьдарч байгаа хүмүүс тэгэл тохирчих юм бол орой өвдөг чинь хамт ингээд кино мөн үзэл те. Дуу муу тавьж байх бол амар чөлөөтэй. Тэр мөр айгүй амар гэж бодож байна. За тэгээд муу тал нь гэх юм бол арай жоохон үнэтэй ээж магадгүй бах те. Homestay эсвэл нөгөө нэг дотор байранд амьдрахад бол халуун усны мөнгө, тогны мөнгө, усны мөнгө гэж өгөхгүй штэ. Өөрөө байр түрээслэх юм бол тэрийг өгнө штэ. Тийм. Хоёр талтай л та. Гэхдээ би бол үнийг нь бол ер нь яг байраас олох тий. Гэхдээ одоо өөрөө нөө Wi-Fi эдрээ тусдаа төлөөд эхлэх юм бол нөө Wi-Fi-тайгаа жилийн гэрээ мэрээ ч юм уу хямдхан гэд хийчихээр дараа нь тэрэндээ нөгөө нэг жоохоо одоо орогдох магадaltaй гэж бодож байна. Жилийн гэрээг хийчээд хагас жилч би Монголоо буцлаа гэдэг юм бол нөгөө газар нь жилийн гэрээ хийсэн мэт тэгвэл болж байгаа бол нэг одоо хэдэн сарын мөнгө төл гэдэг ч юм уу. Тех магадaltaй. Тийм. За өөр давуу тал гэдэг юм бол ер нь за чөлөөтэй гэдэг дээр нөгөө найзуудтайгаа уурж олно тий. Тэгээд юу бас нэг юм гэдэг юм бол нөгөө апартмент түрээслэх юм бол Канадад дандаа нөгөө нэг дор хаяж жилээр гэрээ идэг. Тэгээд дор хаяж жилээр гэрээ хийж гутал бас яг хөдөлгөөнг болчдөг. Одоо би наанд боллоо гэхээр гэрээд нэр чи юм болохоор жилээс болгож байгаа бол наа нөгөө нэг депозит гэх мөнгө өгдөг байхгүй юу? Байрны төлбөрийн талыг. Тэгээд тэр депозитоо буцааж авч чадахгүй болчихно. Тэгэхээр тэр бас ер нь жоохон сул тал болчихж байгаа юм байна. Харин тийм. Тэгээд бас байр түрээслэн гэхээр тавилгатай ирдэггүй болохоор бас анх ингээд байранд орох гэсэн чинь ороод ингээд хоолны савч доор хийж байхгүй, матрас байхгүй тэр болгоныг бас худалдаж авах гэхээр бас жоохон зарлахтах тий. Тийм. Тэгээд чинь жил ч юм уу 2 жил сурах чиж тавилгаа дахиж шинээр авчаад буцаа заах гэдэг юм бол үнэн унчин штэ тий. Тэгэхээр ер нь тийм сул тал байна. Үнийг ярилцдаг. Ер нь үнэн нь болохоор студио болохоор студио гэдэг нь одоо нэг өрөө байр гэсэн үг. Тэ нэг өрөөтэй. Тэгээд галтгоо нь хамтдаа $1200 хавцаагаас эхэлнэ. Апартмент гэдэг одоо нэг bedroom гэдэг нь болохоор нэг унтлагын өрөөтэй, том өрөөтэй, галтгоо нь хамтдаа гэх юм. Тийм байх нь болохоор $1600 хавцаагаас эхэлдэг гэж байгаа. Гэтэ энэ үнэн нь болохоор нөгөө нэг ямар хот, ямар дүүрэгт амьдрахаас шалтгаална тий. Тэгээ бас сургуулийнхаа ойролцоо яг төвтэй байвал арай жоохон үнэтэй болчих тий. Тэгин. Тэг юмтайгаа ойрхон том дэлгүүрүүдтэйгээ ойрхон ч юм уу тэгэхээр бас үнэтэй болчихно. Тийм нэр тэгээд нэг юм гэдэг юм бол нөгөө Монголоос ирэхийн өмнө апартмент студио гэдэгт нөгөө гэрээ хамаагүй хийжлэхгүй. Энд чинь нөгөө айгүй хүй байдаг болохоор скам байдаг. Тэгээд ингээ холоос жишээ нь ингээ апартментын зураг мураг оруулчихсан. За би наач нүгэд орё гэдэг юм гол мөнгө шилжүүл мэджүүл гэдэг ч юм уу. Тэгэх юм бол скам гэсэн.
Харин тийм. Ирчээд хэсэг нэг газар байжгаад тэгээ жилийн гэрээ ингээ хийх газараа сайн өөрөө очиж үзэж байгаад тий тэгж байгаа гэрээс дээр. Тийм. Чи наадгаа бүр амар зөв юм гаргаад ирлээ. Тэгээд тэд нар шууд ингээд над руу мөнгө шилжүүл гэдэггүй заяа. Бүр ингээд амар гоёор ингээд хүн итгүүлэхээр хэлдэг. Одоо жишээ нь би одоо өөрөө ингээд Америкт байгаамаа. Тэгээд ингээд Канадад очих боломжгүй байгаамаа. Тэгэхээр ингээд чи эхлээд над руу мөнгө шилжүүлж би тэгээд төлхөөрийн шууд нь тэгээ явуулчих юм уу чи гэдэг бүр арай амар гоё nice-аар хэлдэг. Тэгээд тэрэнд нь хүмүүс итгээд за тгий гэд. Уусаа яаж яхад амар гоё байр хаах болохоор зураг нь амар гоё те. Тэгсэн мөртлөө амар хямдхан байдаг. Тэгээд хүмүүс за тгийдээ гээд их хөлөгдүүлж исэн гэж сонссон. Тэгэхээр боломжтой гараа тий. Харин тийм. Тэр зүйлээ тий. За. Тийм. Байрны хувьд тэгээд өөрөө тэгээ байраа түрээслэх юм бол хамаагүй хоол мол хийж идэ тий. Дуртай хүссэн цагтаа хоол мол хийж идэх болохоор амар зүгээр хаа. Тийм. Тэгвэл хамаагүй зүгээр. Тэгээд өөрөө тийм хамаагүй хүссэн юм айдна. Тэгээд хүмүүст нөө байр түрээслэх юм бол жишээ нь адилхан гадаад оюутнуудаа байр түрээслэх юм бол нөгөө гадаад оюутнууд янз бүрийн хоол мол хийх магадлалтай шүү дээ. Тэгээд өнөр нь ингээд жоохон одоо эвгүй гэж санагддаг бол бас хэцүү. Тэгэхээр даваадлаад мэдээж ганцаараа байх юм бол гоё тийм. Эсвэл Монгол хүмүүстэй байр түрээслэх юм бол тэгээд ганцаараа студио дээр түрээслэх юм бол ялч өөрөө түрээслэх хамаагүй тий. Тиймэрхүү юм байна л та. За өөрөө түрээслэхийн хоёлаа ингээд студио яг апартмент ингээд ирсэн штэ түрээслэх үнэ. Яг өрөөний хувь дээр болохоор за би одоо ингээд Канадад очлоо. Ганцаараа ингээд хүмүүстэй хамт амьдраад гэтээ өөрөө ингээд нэг өрөөгийн түрээслэе гэхээр хэдэн төгрөг байна? Энэ болохоор бас л яг адилхан нөө одоо байршил тий өрөөний хэр цэвэрхэн босоо тэгээд олон юмнаас хамаарна. За дунджаар болохоор нэг $700 хостой шүү дээ тий. Тэр $700 гэдэг нь бас ер нь бол амар их байршлаас хамаарна. Тэгээд дунджаар миний одоо хэлж байгаа өрөө гэх юм бол нэг хувийн өрөөтэй. Тэгээд дотроо тавилгатай ажил болно, тавилгагүй ажил болно. Өрөө түрээсэх юм бол гэдэг голдуу тавилгатай ирдэг. Тэгээд том өрөө одоо галт тоогоо гэдэг нь ширлэн гэсэн. Тэгээ байны өрөөгөө бас өөр нэг ч юм уу 2 хүнтэй ширлэн. Тэгэл одоо ер нь бол өрөө түрээслэхдээ бас тэр заранд нь яг юу орсон бэ гэдэг нь аюу сайхан харах хэрэгтэй. Одоо миний байдаг өрөө болохоор Wi-Fi, халуун ус, одоо тог мог гэд бүх юмд орсон байдаг. Тэгэхээр надад бол аюу амар санагддаг. Зарим байрууд болохоор нөгөө нэг одоо чинь $700 гэдэг нэг өрөөнийх үнэ гэж чинь утаа нэмэх нь одоо Wi-Fi төлнө. Тэгээд тог хэрэглэл тогоо төлнө гэдэг. Тог нь энэ нөгөө Ванкувер чинь өвөлдөө бас жоон сэрхэн шүү дээ. Тэгэхээр нөгөө өвөлдөө болохоор тогны мөнгө нас нэг чинь $20-30 гардаг ч юм уу. Тиймэрхүү байгаа. Тэгвэл амар зүгээр юм байна. Одоо тэгвэл өрөө түрээслэхээр цаанаас нь нойлын цаас мас одоо зүгээр л нөгөө хүний одоо өдөр тутмын хэрэглээ байгаа шүү дээ. Тэр нь ирэх үү? Эсвэл өөрөө бас худалдаж авах уу? Янз бүр үү? Тэр нь бас байраас болно. Миний өмнө байжсэн байр болохоор манай нөгөө нэг юу байрны тэр эзэн бүхэн өөртөө нойлын цаас тэгээд цэвэрлэгээний юм оруулаад өгдөг. Яа тэгэхээр нөгөө Costco ч нойлын цаас нэг айгу томоор айгу хямдхан зардаг байхгүй. Тэгэхээр нөгөө хүмүүс нь ингээд бас биднийг бодоод тэгж яд юм шиг. Гарын сав мав тэгээд энэ юм оруулаад өгчдөг ус айгу амар. Тэгээ одоо миний байдаг нь болохоор бүх юм өөртөө хөдөлж авдаг. Гэхдээ нийт халт нөгөө нэг тог могоо их үнэ орцсон байдаг болохоор амар. Тэгэхээр яг тэр зар дээр яг юу вэ гэдгийг айгу сайн харах хэрэгтэй. Тэр юунд нь одоо халуус орсон уу, нойлын цас орсон уу? Зарим газрууд болохоор бүр будаа мудаа байдаг гэсэн. Азууд их байдаг газар. Будаа амтлагч. Зөө наад ч юм шүү дээ. Би ямар тэнэг асуулт асуучих юм. Хэрвээ ингээд одоо чиний байгаа газар чинь нойлын цас өөрөө өөрөө ингээ хэрэглээнийхээ юм аавна гэж байна шүү дээ. Тэгээд чи өөр наана ингээ хоёр өөр хүнтэй амьдардаг. Тэгээд нойл руу орохдоо байнга нойлын цас авч ороо буцаж яадаг уу яадаг вэ? Одоо би болохоор юу ингээд бид нар өөрсдөө тусдаа хэрэглэж байгаа шүү дээ тий. Тэгм готл ингээ зүгээр манай нойлыг хоёр нойлын цас л гэж. Хоёр өөр газар. Тэгэл яг тэрийг өөрсдөө гэсэн байршилтай тэрийг хэрэглэв. Зөв. Англи санаа тий. За, ер нь одоо байрны талаар бол өөр чамд нэмж хэлэх юм байна уу? Тийм, за, room. Тийм, яг уу room гэдэг юм бол зарим хүмүүс нөгөө нэг ингэдэг ингээл танихгүй хүнтэй хамт амьдрахаараа мэрэггүй шүү гэж яадаг. Тэгээд миний бодлоор бол угаасаа яг оюутан байх юм бол өөр хүнтэй ингээд хамт өрөө түрээслээд амьдрах юм бол айгүй сонирхолтой. Тэгээд өөрийнх нь үеийнхэнтэй хамт амьдрах болохоор бас сонирхолтой. Жишээ нь одоо миний байдаг Ванкувер болохоор айгүй бол нөгөө гадаад оюутан байдаг байхгүй юу? Тэгэхээр би ингээд зүгээр одоо сургуулаасаа гадна манай энэ хавьд байдаг өөр нөгөө нэг гадаад оюутнуудтай байгуур танилцдаг.
Тэгээ зарим нь болохоор одоо энэ төрж өссөн ч юм уу. Янз янзын хүмүүс байдаг. Тэгээд яг хөө сайн хүн ч байгаа, муу хүн ч байгаа, жоохон сонир хүн ч байгаа. Тэгээ roommate олно гэдэг бол бас тусдаа асуудал. Тэгээ нэг гайгүй хүний олчвол ер нь бол аягүй сонирхолтой юу гэж надад бод санагдав. Тэгвэл надад ч амар гоё тийм experience ч монголоор одоо юу гэх юм. Туршлага гоё туршлага болох юм шүү дээ. Тэгэл тэр хүнээс авахын аваад хаяхын хаяа сураа тий. Тэгж явах гоё шүү дээ. Харин тий. Манай одоо жишээ нь ингээд нэг roommate юу төгөлдөр хор тоглодог байхгүй юу. Тэгээд би нөгөө нэг төгөлдөр хор чинь өмнө нэг сурч байсан. Тэгээ манай roommate ингээд бит хоёр ярьж байгаа л төгөлдөр хор тоглох юм. Би нэрийг төгөлдөр хор тааштай гэдгсэн. Өө тийм юм уу гэд. Тэгээд төгөлдөр хороо ингээд надад тоглуулах гад том өрөнд гараад тавьчихдаг ч юм уу. Тэгэл бит хоёр ингээд заримдаа тоглож байгаа. Би бинийхээ тоглохыг сонсч мастаг. Тэр ингээд адилхан сонирхолтой тийм хүмүүстэй таарах бол амар сонирхолтой. Гоё юм шүү. За одоо тэгвэл яг апартмент өөрөө гэсэн юм чинь homestay-ийн талаар ярих уу? Homestay ер нь ямар хөө байдаг вэ? Тэрний талаар жоохон мэдээлэл өгөөч. Гэтэ юм байгаа шүү. Homestay-ийн тал дээр соно бит хоёулаа ямар ч experience авахгүй, ямар ч туршлага байхгүй, өөртөө homestay-д амьдарч үзээгүй. Гэтэ яг онлайнаас харсан тий хүмүүсээс сонсон ингээ мэдээлэл ингээ цуглуулсан байгаа. Тэгээ тэрийгээ ингээ та бүгдтэй хуваалцъя. Homestay-ийн хувьд болохоор сайн тал нь гэх юм бол хоолн цаанаасаа гэхдээ эсвэргээрээ хоолн цаанаасаа болохоор нөгөө schedule-тэй цагийн үр дээр одоо homestay-ийнх нь ээж одоо нөгөө нэг эхнэр нөхөр хоёр байгаа шүү дээ. Тэрийгээ ээж хоёр гэж дууддаг гинэ. Тэгээд ингээд тийм homestay mom and dad аава гэх юм уу? Mom and dad гэдэг. Тийм. Тэгээ homestay-ийнх нь ээж нь одоо ингээд би орой 6 цагт хоолоо хийдэг. Чи 6 цагт хоолоо идэх ёстой. Өмнө хоол идэж болохгүй. Амар тийм ядаргаатай тийм нэг цагийн хүрттэй байдаг гэсэн. Үгүй шинэ гэр бүлд орж байгаа юм шиг л ахна шүү дээ. Нөгөө хүмүүс одоо жишээ нь югдчих чинь хоньны мах иддэггүй хүмүүс жишээ нь байх юм бол хоньны мах идмээр санагдах юм бол хэцүү л ахна тий. Тийм тэгээд бас homestay байхаар нөгөө хүмүүсийг өөрсдөө нь хоол хийлгэж идүүлэх нэг дургу байдаг. Гэтэ яг хараа юм бас л ингээд нөгөө хүнээсээ шалтгаална тий. Зарим хүмүүс болохоор за чи өөр ингээ хоол игээд идчих болно гэж тэгдэг гэсэн. Зарим нь болохоор эн чинь миний галтгоо руу орж болохгүй. Би чамд хоолыг чинь 6 цагт хийгээд өгнө. Тэгээд чи тэр үедээ орж иж идээрэй гэд. Тэгтээ ямар сонирхгүй. Одоо тийм газар чинь 6 сармаар байна гэдэг амар ядаргаатай юм шүү тий. Гэхдээ нөгөө одоо ингээ 19-19-өөс доош насны хүүхдүүд ирэхээр ер нь бол homestay байхгүй болдоггүй байхгүй юу? Ягаад гэвэл нөгөө насанд хүрээгүй болохоор тусдаа ганцаар амьдарч чадахгүй. Тийм болохоор дандаа homestay гэдэг. Тэгээд тэр нөгөө жоохон хүүхдүүдийг тийм болохоор нөгөө хоолой хийж чадахгүй гал мал тавьчихна гэд тэрнээс тий ядчих эндхийн нөгөө байрнууд чинь нөгөө амар модон штэ тий амар хэврэхгүй. Тэрнээс эргүүлээд бас хоол хийх дург байдаг гэсэн. Бас яг уу үнний үед нь үнэн л. Зарим хүмүүс 18-т хоол хийж чадахгүй за гадаад ирэл би хоол хийж сурна гэж байгаа. Маш юм шиг тааж байгаа шүү дээ. Юу тэгвэл амар хэцүү тах тий. Тийм байна. Тийм тэгдэг гэсэн. Сайн тал нь хөө сайн талтай хүмүүстэй. Даваа тал гэвэл. Даваа тал нь тэгээд интернет халуун усных нь үн цаанаасаа тий үн дотор орсон. Тэгээд зарим homestay-нууд ингээ хүүхдүүдээ ирэхээр ингээ дагуулж ингээ гадуур гарч ингээ аялуулдаг, ийш тийшээ явж үзье, энд ингэдэг. Тэгээд одоо ер нь local гэдэг чинь эргэн тойрныхоо мэдээллийн сайн өгдөг энэнгээр явж болохгүй шүү. Эн чинь жоохон dangerous аюултай ч юм уу те. Энэнгээр явж байгаараа энэ автобусаар явдагаараа гэдэг ч юм уу тийм мэдээлэл өгдөг. Тэгэхээр амар одоо яг энэ ирээд хэнийг ч мэдэхгүй те газар мэдэхгүй хүнд бол амар зүгээр ах. Тийм байна. Хэрэгтэй байна. Тэгвэл бас нэг юм байгаа хгүй тий. Одоо тэгвэл нөгөө нэг Канадад ирээгүй хүн байх юм бол Канадын homestay гэдэг юм бол яг л нэг тийм цагаан өвөө эмээнэр л төсөөлж байгаа хэл та. Яг ямар хүмүүсийг homestay хийдیں۔ Тэр талаар ярьж байна уу? Тэр чинь бас тийм стереотип байхгүй. Ягаад гэвэл Канад чинь нөгөө нэг бүхэл улсаас ирсэн хүн болгоныг л Канад нэг өөрийнхөө улс дотор авчдээ штэ. Тэгэхээр Азууд бас байна. Азууд байна, нэтгүүд байна, homestay-ийн ээж аав нар бүр янз бүрийн хүмүүс байна. Гэтэ ингээд одоо 10 жил ирж байгаа хүүхдүүд нь штэ. Тэд нар нөгөө нэг homestay сургуулиасаа олдог гэсэн. Тэгээд гэхдээ одоо аппликейшн мэдээж бүглэн штэ тий. Аппликейшн бүглэхдээ ингээд одоо би Солонгос байвал би Солонгос хүн би тэгээс өөр Солонгос хүмүүстэй амьдрмааргүй байна. Би
гэх юм бол мэдээж homestay нээж аваа Солонгос биш. Эсвэл хамт амьдардаг өрөөний хүмүүс нас Солонгос биш. Тэгээд тэр нь бас нэг даваа дал болчихж байгаа байхгүй нөгөө нэг хэл сурахад айгүй амархан. Тэгээд өдөр болгон ядаж дор хаяж би ингээд 0 ормоор байна ч гэдэг ч юм уу. Одоо 0-ийн атаа. Яа таа байна. Нэлээд цаас яах вэ гэдэг. Ойсэл хэлэний дүү шүү дээ. Байгаль тий. Тэгээд тэр мэрийг хэлгээд ч гэсэн ер нь бол ингээ англи хэл байг шаарддаг болохоор тэр талаараа даваад л идэг гэсэн. Тэгээд homestayд амьдарсан хүүхдүүд ер нь бол англи хэлийг хурдан сурдаг. Одоо өөрсдийнхөө нийгмийн хүмүүстэй байхаас илүү гэх. Наа ч юм бол зөв юм баха. Энд ч одоо хятад хүмүүс ч нөгөө хятад хүмүүстэйг нийлээд тахаар угаасаа нөгөө англи хэл нь бас нэг хурдан сайжирдаггүй. Яг л зөвхөн нөгөө сургуулийн хүрээнд л ч юм уу гэрийн даалгаврын хүрээнд л ашиглагдаад байдаг. Харин тийм. Тийм. Зөв. За тэгвэл homestay дээр өөр юу нэмж хэлэх юм байгаа юу? Өөр байгаа. Муу тал нь жоохон байна. Тэгээ муу тал нь гэдэг юм бол би өмнө хэлсэн шүү дээ цагийн баригдмал. Тэгээ тэрнээсээ гадна бас найз нөхдөөгөө бас авчирхад бас хэцүү байдаг гэсэн. Гэртээ янз бүрийн хүн амьтаа оруулж болохгүй. Тэгээд өрөөгөө цэвэрэл нойлоо ирүүлсэн бол найруулаа цэвэрл гэд. Хэрвээ ингээд өөрөө мөргөө цэвэрлж мөвөрлөхгүй байх юм бол you're the bad guy гэд kick out болгочдөг, хөөчдөг. Тэгээд тэр хөөсөн нөхцөлд амар хэцүү байдаг гэсэн дараагийн ингээд өөр homestay ялангуяа 19 наснаас доош хүүхд байгаа штэ. Өөр ингээ homestayд орох гэхээр нөгөөдөл нь чи хөөгдсөн юм чинь муу л ээж таараа гэд авдаггүй ч юм уу. Ер нь олж явах нь тэр тал дээр асуудалтай байдаг гэсэн. Ийм хар юут бол харт хөөгд болчих юм шүү тий. Харин тийм. Тэгээд хоёулангийнх нь нөгөө нэг ярилцлаган дээр андаа орж ирээд бас хэлжсэн шүү дээ. Ингээ homestayд орсон чинь ингээ бүр амар их дүрмтэй байсан. За гэл ийм хаасан чинь бүр тэрээс нь доош хүртэл дүрм байсан гэсэн. Тиймэрхүү байх нь жоохон ядаргаатай байж магадгүй ба. Тийм байна. Бас нэг юм бол хэцүү юм тий. Яасан? 19 ер нь хүрээг бол аюу хэцүү юм тий. Харин тийм. Чи чадтай энэ даа сонаа минь. Амар газар 19 хүрсэн юм тий. Тэгээд бас нэг юм ингэдэх юм бол хоолн дээр ч бас нэг хальт урцсан шүү дээ тий. Хэрвээ тэр айл ингээ мах иддэггүй ногоо иддэг цагаан улдан байвал хүүхдүүдтэй тийм хоол хийж өгөн тэгээд мах иддэг биеми бол хэцүү дээ штэ ёо мах идэхгүй өсөж өглөө. Тэгээд дээрэс нь өөрөө хоол хийж чадахгүй тий хоол хийж идэж чадахгүй болохоор амар хэцүү. Тэгэхээр ч нөө энэ чинь гадуур хоол идэе тэгэхээр ресторанууд ч амар үнэтэй штэ. Тэгэхээр ер нь аюу хэцүү юм байна л та. Тэгээ үнний хувьд гэх юм бол дунджаар $1000 сарын гэдэг юм билээ. Өөрөө түрээслээд хоол ундаа аваад тэрнтэй л ер нь дүндээ дүн болчихж байгаа тийм. Одоо 700-аар түрээслээ гэхэд 300-аар ингээд хоолноос авч идэх ингээд. Тийм байна. За. Homestay нэг иймэрхүү байлаа. Тэгээд тавч бөгөөд тодорхой мэдээлэл өгч чадсан байх гэж бодож юм. Тэгээд туршлага байхгүй болохоор бас яг хэлж мэдэхгүй байлаа. Тийм. За тэгвэл одоо нөгөө нэг dorm буюу одоо нөгөө сургууль дээр байдаг. Үүнийхэн талаар мэдээлэл өгөөч. За dorm дээр бас бид хоёр айл туршлага байхгүй. За. Эндээс одоо түүж хасан мэдээлэл хүргий да. Тий. Тэгээд dorm-ийн хувьд болохоор манай British Columbia мужид болохоор UBC SFU дээр dorm гэж яригдсан school residence гэдэг зөвхөн тэр сургуулийн хажууд байр байдаг. Тэр байранд л орохыг хэлдэм байлээ. Тэгээд тэр нь бас цаанаасаа 8 сарын $10,000-аас $13,000 төлбөртэй. Тэгээд тэрийгэ бодоод үзэх юм бол за 10,000-ыг 8 сар хуваахаар чинь хэд вэ? 1000 хэдэн зуун юу тий? Тийм 1000 хэдэн зуун. Тэгтээ тэр нь ингээ хямдхан болохоор өрөөнд дотроо 0-гүй нийтийн 0-той. Тэгэхээр өөр нөгөө нэг тэр дооронд байгаа хүмүүстэй хамт 0 хэрэглэнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр жоохон хэцүү баг. Дахиад нөгөө үгүй банк байхад асуудал. Хамгийн нэг хэрэгтэй асуудал юм шүү. За тэгээ хоол нь болохоор бас цаанаасаа тийм хоолны ланч програмтай юм билээ. Гэтэ тэрийг авч болно, авахгүй ч болно.
Тэгээд зарим болохоор арай жоохон үнэтэй өрөөнүүд нь болохоор яг дотроо 0-той. Гэхдээ амар жижигхэн. Одоо нөгөө кинон дээр гардаг шүү дээ ингээл доором дорлоо гэл тэгэхэд ингээд өрөөн дотор ингээ хоёлаа гуруулаа амьдардаг. Тэр нь амар гоё хөвчлөлтэй гэж харуулдаг шүү дээ. Тэгсэн чинь манай энэ Канадад байдаг. Ер нь бол энэ British Columbia-д байдаг нь болохоор тийм биш юм байлээ. Зөвхөн нэг өрөөнд нэг хүн л орох. Тэгээд гэдээ дотроо 0-той ч гэсэн өрөөнд амар жижигхэн юм байлээ. Тийм. Гэтэ нөгөө нэг сургуулийнхаа хажууд байгаа болохоор амар гоё, амар их даваа талтай болчих жоох байхгүй тий. Тийш тий. Сургуулийн яг хажууд нэг 5 минут талхаал орчин. Тэгээд орой морой ингээд хичээл ингээд номын сандаа хийж мийж агаад гэртээ харахаар болсон ч гэсэндээ амар ойрхон. Тэгээд амар аюулгүй, байнга нөгөө нэг сургуулийн security эднэр явна, гадны хүн амтыг авахгүй, автобусан суухгүй. Яг хөө тэр нь хотын төв ороод жоохон хотын төв ороход л жоохон нөгөө нэг автобус гээд олон нийтийн газар явах. Тийм байна. Тийм. Тэгээ бас давхар нөгөө нэг тэр нэг доорм дээр байх юм чи яг зөвхөн тэр сургуулийн хоёрт нүдл гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нөгөө хурдан сургуулийнхаа одоо ангийнхантайгаа найзууд болохоор тэгээд нөгөө нэг UBC тэр чинь кампусын том болохоор тэн дээр нөгөө ресторан, кофе шоп Америкт болохоор тэнцэнээс тахад хүмүүс ажиллаж тийм л шүү дээ. Тэгээл юу нөгөө тэр кампус дээр амьдардаг юм шиг үл тээ. Тийм. Тэгтээ тэр нь одоо нөгөө нэг сурангаа ажиллана гэх юм бол тэр нь жоохон нөгөө нэг limited байж магадгүй. Яагаад limited вэ гэхээр цөөхөн дэлгүүр, хоршоо, restaurant нар байгаа шүү дээ. Хотын төвд ч юм уу одоо өөр газар байвал тийм хацуулах юм бол тэнцээ бол байнга л ажлын байр олдно. Тэрэн дээр нэрээ жоохон хэцүү байх. Тийм байна л та. Зөв. За чамд гэхдээ ерөнхийдөө хаана амьдрал зүгээр гэж бодож байна? Оюутан бол ирж байгаа хүн. За мэдээж доором биш. Тэгэл ер нь өөрөө төрөөслээд ч юм уу тий. Тэгж амьдэрсэн ер нь аль зүгээр хаа. Гэтэ хараа энэ чинь зүгээр миний л би одоо өөрөө нөгөө 19 наснаас дээш байгаа болохоор энэ чинь надын л миний л хүсэж байгаа зүйл тэгээд яг 19-ноос доош байгаа хүүхдүүд бол яалтж аргагүй homestay-д орох болох тий. Тийм яг үнэ. Тэгээ бас угаасаа хүн хүний сонирхолтой. Угаасаа ингээл бас яг л хүн хүний сонирхолтой. Нөгөө хүмүүсийнх бас нөө санхүүгийн бололцоо ямар байна? Өөрөө яг ямар одоо юутай юм тий. Амьдралынхаа яг ингээд стайл нь ямар байдгийг гэдгээс айгүй хамаарах зүйл юм л тий. Би ч гэсэн ихтэй санал нэгтэж байна уу. Гэтэ энэ орол зөвхөн бит хоёрыг бодол шүү. Гэтэ яг хөө тэгээд бас ад таарад гоё homestay-гээ айлд тий байвал болно штэ. Нөгөөдөл амар гоё чийлтэй. За миний хүү яв. Надад хий хоолой хийгээд идмэд гэдэг ч юм уу тий. Тийм гоё чийл бас ээж аваартай болчихлоо шүү. Тэгээд нөө жоохон хүүхдүүд чинь таньдаг хүнгүй байлаа гэж бодсон шүү дээ. Тэгэхээр нөө ингээд ээж аав шиг хүн байхаар гэр бүлтэй юм шиг санагдаад гоё мэдрэмж авах юм биш. Яг тэр нь юм хүмүүсийн хамгийн гол ингээд юу чухал юм биш тий. Тэгээд нөгөөдөл ээж аав гэж дууддаг тий. Тийм байна. Ээж аав маа сансан ч гэсэн хоёр дахь ч баг ээж авт болчихоо гэсэн үг биш тий. Тэгэхээр арай гэрээ санахад баах ч юм уу. Хэрэг гоё гэр бүл олчвол тий. Манай нэг найз манай ээж хэлсэн гэ. Ээжтэй би тэгсэн ч гэлөө нэг дэлгүүр орсон ч гэлөө. Тэгэхээр би ээжтэй ирсэн юм гэдгсэн чинь үгүй манай homestay гэж. Амар хөөрхөн тэгээ бас homestay ээж мэж тэгээ найзууд болоо тэгээ явд юм бэлээ. Бас өөрхийн гоё. Түлс өөрхөн. Тийм тий. За одоо хоёлаа байранда орчвол ер нь юун дээр анхаарах вэ? Ямар бичиг баримт шаарддаг вэ гэдгийг ярилцтээ. За тэгээ. Байраа яаж түрээслэх вэ гэдэг талаар ярилцъя тий. Тийм. За эхлээд байр түрээслэх юм бол ерөнхийдөө өөрөө түрээслэх үү эсвэл хүмүүсийн нийлж байгаа тийм өөрийнхөө нэртээрээ байр түрээслэх үү гэдэг юм хоёр сонголт байгаа шүү дээ. За яг хүмүүсийн нийлж байгаад өөрийнхөө нэрээр байр түрээслэх юм бол жоохон ажиллагаа ихтэй. Одоо яагаад гэхэлэр нөгөө нэг хүмүүстэй одоо байр түрээслүүлж байгаа хүмүүстэй ингээд би санхүүгийн чадвартай би тэгээ эн чинь 1 жилээс дээш дор хаяж байна. Би ч оюутан би ингээд ажилдаг цагийн ажил хийдэг мэдэг гэсэн баталгаа харуулах хэрэгтэй байдаг. Тэгээд зарим газрууд болохоор нөгөө нэг credit check гэж байдаг. Credit check гэдэг нь юу вэ гэхлээр нүн чи credit карттай олчих штеп. Зээлийн карттай олцохоор зээлийн карт юм оноо өгдөг байхгүй. Яг энэ зээлсэн мөнгөө тухайн цаг үедээ өгснө гэдэг. Тэгээд тэр оноо моно зарим газрууд болохоор бүр өмнө нөгөө байр түрээсэлжсэн хүнээсээ ирүүлсэн захидал магтал гэдэг ч юм уу. Тэгэхээр яг байрнаасаа хамаарат шаардах юм нөр. Гэхдээ энэ бол жоохон юу байдаг иймэрхүү бичиг баримтууд шаарддаг. Гэхдээ ер нь бол хамгийн их чөлөөтэй сонголт тий.
апартмент бол. Гэтэ надад чинь хоёр юм дуртай хэлчихв. За. Одоо ингээд өөрөө ингээд хэцүүгээ тийж байгаа штэ. Credit score check гэх юм л ингээд. За тэгээд авчлаа. Тэгээд ингээд найзуудтайгаа ч юм уу эсвэл өөрөө ингээд roommate хайгаад олчлоо. Тэгээд нөгөөдөл нь гарахаар олчвол тэгээд өөрийнх нь нэрэн дээр байдаг. Тэгэхээр амар хэцүү юм те. Тэгээд ялангуяа нэг жил тэр байрантайгаа гэрээ хийчихэж байгаа болохоор. Харин тийм. Тэгээд өөрөө жишээ нь тийм гутал тэгэл дараагийн roommate-тэй хайж эхлэн гоё roommate олдохгүй юу гэдэг асуудал тийм. Гэтэ бас нэг юм байна. Тэгээ хэрвээ маркетинг сайттай байвал бизнес хийж чадах шүү дээ. Энэ байрыг 2000-аар түрээсэлж байгаа. Тэгээ хоёулаа ингээм 1000 гарна гэдэг. Яг өндөө бол 1600-аар түрээсэлж байгаа. Өөрөө 600 гаргасан нөгөө нэр 1000 гаргалаад. Тэгсэн өөрөө ингээд амар master bedroom гэдэг. Үүтэндээ зүгээр second bedroom өгч мөнгөсөн нөө. Тэгвэл амар гоё ихтэй. Хэрэг тийж чадах юм бол тийм ингэж юм байлээ. Одоо эн чинь ингээд нэг байрнууд чиг нэг тогтсон үнэтэй дээ шүү дээ. Нэг за 1600 гэдэг ч юм уу сайн хэлсэнчлээ. Тэгээд хуучин байрнууд гэдэг. Одоо жишээ нь энэ байрыг 10 жилийн өмнө түрээсэлж эхэлсэн хүмүүс 1600 жишээ нь бараг 1100-аар нэг бэдрүүм түрээсэлдэг байхгүй юу? Тэгүн гутал ингээд мерсэртэй би 10 жилийн чинь түрээсэлчихэд би ингээд нөмөр болсон. Гэхдээ чамд зүгээр шууд нэрээ шилж өгч нөгөө хүндээ хэлж байгаа. Засвар масвар хэлэхгүй шууд чамд ингээд өгчий гэд азар чинь 1100 байр авчих юм бол зах зээлийн үн одоо 1600 болсон шүү дээ. Тэгүн гол чинь инким нөгөөнөөс 800 авчлах байхгүй. Тэг өөрөө нэмээд 300 төлсөн. амар гоё тий. Тий, тийх үг нь бол болцсон ба. Гэтэ энэ бол айгу аз тэгээд ингээд юу хэрс хэрэглэн байна гэдгээс айгу хамаарх зүйл хаа. Усгой шаардлагатай гэж байгаа. Яг үнэ. За тий. Хитэ байраа хайвал зүгээр бай. За байраа хаах юм бол юу яг апартмент хаах юм бол 2 сар марын өмнөөс ч юм уу 3 сар марын өмнөөс хайсан дээр за хит иш тайгаад эхэлчих юм бол угаасаа зарнууд байхгүй. Сар марын өмнө гэдэг юм бол мерсэр байгаа. Гэхдээ бас л ер нь жоохон тулаад ирсэн гэсэн үг шүү дээ. Яг энэ чинь амьдарчаад нөгөө байр хаах юм бол нөгөө нэг хүндээ бас болно гэдгээл нь дараагийн барай яана гэхээр ер нь бол 2 юм уу 3 сарын өмнөөс хаагаад эхлэх юм бол хамгийн дэжгүй гэгддэг хугацаа юм лээ. За тэгээ яаж хайх уу гэхээр хит дараа хугацаа. Вебсайт ч юм уу вебсайт гэдэг нөгөө Craigslist гэдэг нөгөө яг энтхийн вебсайт байгаа. Тэн дээр айгүй их зарууд байгаа. Эсвэл бол Facebook маркетинг ч айгүй хөгжсөн. Facebook дээр орохоо Facebook маркет гэдэг орж болно. Эсвэл бол гадуур зүгээр алхаж явж байгаа. Ингээ байрнууд нөгөө гадаанаа юм манайх өрөөс сул байгаа гэдэг нөгөө зар тавьсан байдаг. Тэдрүүн шууд залгаж цэцэж асууж байр олж болно. Тэгээ одоо гэхдээ Facebook маркет бүр амар хөгжсөн байгаа болохоор юм бол ихэнх зарын Facebook маркетинг дээр маркеттэй. Тэгээд хүн ч амар ихтэй. Харин тийм. Тэр амар зүгээр. Тэгээ Соногийн бас нэг классик арга байгаа. Өөрөө Японы хэлтэй болохоор нөгөө Японы сайтн дээрээс амар гоё өрөөнүүд олд нь штэ. Би болохоор ер нь дандаа Аз хүмүүстэй хамтаахаар айгу амар санагдаад байна. Хэл хөстэй болохоор. Тэгэхээр би болохоор энд японочдын нэг вебсайтаас олдог. Тэгээ солонгос хэлтэй монгол хүн ах бол бас яг тэгэж ажиллах болж байна. Энд чи байдаг солонгосчуудын нөө вебсайт гэж байдаг. Тийм. Тэгээ бас хятадууд бас нөгөө бас тийм баг штэ WeChat-ын дээрээс тэр чинь амар том платформ болсон юм л шүү. Тэгээд бас одоо апартментыг тэр нөгөө вебсайтаас хайж болно шүү дээ. Өрөөгч гэсэн бас яг адилхан эднээс ингээд хайж болно. Тэгээ өрөө хайх юм бол аюу сонирхолтой. Нөгөө өрөө хайж байгаа хүмүүс нь бүгд ингээд өөрсдөө тайлбарлаж биччихдэг. Одоо жишээ нь нэг байранд ингээд би хоёулаа амьдардаг 3 дахь румейт хайж байгаа юм байна. Бид хоёр бол одоо шинэ 20 эдтэй 30 эдтэй хоёр одоо ажилдаг, сурдаг, гэртээ юм байдаг, мууртай, адилхан юм сонирхолтой хүн хайж ингээд ерөнхийдөө өөрсдөө амар тайлбарлаж бичсэн байдаг. Тэгэхээр нөгөө хамт амьд тэр нөгөө лайфстайл нь харчаад өөртөө зохицох нь ингээд айгу боломжтой. Гэтэ сонир амар даваад л юм тийм. Гэтэ сонир зарууд ингээд сонир зарууд бүр амар их байдаг, амар хачаачаа галтар гэж юм уу. Муха. Тийм гэтэл бас тэр бичгээр бас хүнд өгнөх бас хэцүү л дээ. Тэгсээ. За. Тэгвэл чи одоо амтан
Хэрвээ энд ирээд ганцаардаад байна. Би хамтантай болмоор байна гэвэл яах вэ? Энэ болохоор бас л яг байрнаас олно. Би энэ чинь бүр иржээр муур тижимээр санагдаад. Тэгсэн чинь манай байр угаасаа муур болохгүй гэж хэлээ л дээ. Угаасаа би чам хэлээс дууртаа болох юм санаад очихгүй. Би бол муур үнээр тижимээр байсан. Одоо тэгээд чадахгүй болсон. Гэхдээ ингээ яг үндэ байрнаас олно. Одоо жишээ нь хүмүүс нь хамт амьдардаг хүмүүс нь мууртай ч юм уу хотой, муурны хонд дуртай, окей гэдэг хүмүүс болно. Ихэнх одоо өөрөө төрөслөхөр бол ер нь жоохон хэцүү. Тэгээд бас зарим газард юу гэсэн том амтан байвал болохгүй одоо том нохон болох юм өсөх хүнж мундаг. Жижигхэн байгаад жижигхэн муур зурах юм бол за яах вэ наадах ч окей гэдэг. Тэгдэг юм гэсэн. Тийм. За тэгвэл ингээд нүүлээ гэж бодлоо л дээ. Яаж ямар аргаар яаж нүүсэн дээр вэ? За нүүлээ гэхэд мэдээж одоо энэ манай сауна шиг ирээд нэг хитгэн жил амьдрахаар бол нэг тэгж их тавилан байвлага байхгүй үед зүгээр нөгөө нэг өөрийнхөө машинаар ч юм уу тий Uber ч юм уу эсвэл нөгөө нэг хэдүүлээ юу ийлээ. Uber-ээс өөр нүүт нь юу илээ? Нөгөө Evo. Evo түрээслээ тэгээд бас нүүж болно тий. Аа. Өөр чамдаа хувцаа хийгээл аваад чинь. Тийм. Evo гэдгийг тайлбарлаад өгөө. Evo гэдэг нь юу вэ? Evo гэдэг нь болохоор түрээсийн машин. Тэгээд нөгөө нэг жолооны өнүүлгийнхаа информашныг оруулаад тэгээ аппликейшн байдаг. Тэр аппликейшнээ суулгаад тэр аппликейшн дээр Evo гэдэг машин ерөнхийдөө хотын төвөр бол хаасаагүй байдаг. Тэр ингээд машин эрэхтэй байвал тэр аппликейшн дээр ингээд ойролцоо байгаа Evo-г харуулад тэн дээр ямар нэгэн түлхүүрний хэрэг байхгүй. Аппликейшн дээр би энийг ингээд түрээслэмээр байна гэх юм бол түрээслэмээр байна гэдээ машины хажууд очих юм бол машины шууд тэр доор нөгөө нэг төгчийг нь тайлаад тэгээд унаад явах боломжтой. Тэгэд энэ яаж хэдэн төгрөг байд юм бэ гэхээр ерөнхийдөө бол километрээрээ тэгээ бас минутаараа үнэ чаржлагддаг байгаа, төлөгддөг байгаа гэх юм уу тий. Тэгээд яг хуу бензин бол хийх шаардлага байхгүй. Бензинийг дуусгасан ч гэснээр болно. Тэгэхээр ер нь амар зүгээр. Тэгээ ойрхон нэг 15 минутын хооронд нэг 7 км-ийн наан цаантай ингээд байшингийн хооронд нөх юм бол Evo ер нь амар зүгээр. Тэ? Тийм байна. Энд чи одоо нөгөө юутай бол жолооны үнэлгээтэй ах юм бол айгүй зүгээр юм биш үү? Жолооны үнэлгээ юм бол өөр унаарч тий. Үгүй бол Uber ч юм уу таксидаар. Тэгээ бас юу гэдэг гэсэн хүмүүс нүүлгүүлж өгдөг тийм сервисүүд байдаг гэсэн. Нэг удаа нэг 50-аас 50 ч юм уу $70 ч юм уу. Их ачаатай хүн бол ер нь тийм нүүлгэлтийн сервис авт юм шиг. Юу хоол гэдэг нөгөө нүүлгэдэг компани байгаа шүү дээ. Тэнд эсвэл нөгөө нэг ачааны машинууд бас түрээслээд илүү их тавлан авилгатай байвал тэгээ нүүчих болно. Зөв. За тэгвэл юу яадаг вэ? Яаж одоо апартментынхаа одоо төлбөрийг тий яаж төлдөг вэ? Шүлжүүлдэг юм уу? Мөнгө одоо каш бас л нөгөө байрныхаа эзнээс нь болно. Чак ерөнхийдөө бол өмнө ингээд дандаа чак бичээд өгчдөг байсан. Тэгээ баг би нэг ганцаар нэг байр төрөл амьдэрчсэн байхгүй. Тэгээ тэгсэн чинь манай байрны эзэн чи надад жилийн чак өгөө гэд уусаа жилийн гэрээтэй байсан болохоор тэгээд ингээд сар болгоно одоо 1-р сарын төлбөр гэд ингээд $1600 гэж бичээд ингээд нэг жил одоо 12 чак би тэр хүнд өгчээсэн гэсэн үг байхгүй. Тэгээ нөгөө хүн маань тэр 12 чакийг тэр доор нь шууд хийхгүй яг ингээд сартаа өөрөө ингээд хийчдэг. Тэгэхээр тэр нь надаас амар байсан. Яг хөө би банкндаа бол тэдэнд мөнгө гарах хэвээр тэр мөнгөнд байх хэвээр гэдгийг бол мэдж байгаа. Тэгээд заавал нөгөө хүн рүүгээ бол байнга шилжүүлээд ч юм уу байнга уулзаад нөгөө мөнгөө тоолж өгөөд авах шаардлага байхгүй. Тэгэхээр амар байсан. Тэгээд зарим газар нь болохоор байнга ингээд бэлэн мөнгө авдаг. Эсвэл виза ч юм уу тий дебет картаар ингээд уншуулчих болно. Тэгээд бас нэг онлайн e-transfer хийж болно. Тиймэрхүү тэгээ бас хүнээсээ л юм болж шалтгаална. Зөв. E-transfer гэдэг нөгөө нэг монголоор шилжүүлнэ гэдгсэн үг тий. Онлайнаар. За тэгвэл юу авч болох вэ? Одоо жишээ нь ингээ хүн нэг газар байраа түрээслэхээр ярьчлаа шүү дээ тий. За би 5 сарын 1-ээс нүүн гэж ярьсан байхад би нэг 4 сарын дундуур ч юм уу
ингээд жоох эртгэн нүүж болох уу? За 4 сарын дундуур нь ч яриа л даварчлаа. 4 сарын 20 дор ч юм уу? Ер нь бол эрт ороход бол амар хэцүү байдаг. Баргийн газар эрт оруулдаггүй. Байр нь хоосон байгаа гэсэн эрт оруулдаггүй. Ягаад гэвэл тэд нөгөө байраа хоосолж жоод дараагийн үнэ оруулахын өмнө ингээд дахиж буддаг аахгүй бүх хан манай. Тэгээд тэр будан модг нь хатаагүй байгаа болохоор оруулж болохгүй гэдэг юм билээ. Эрт ороход бол ер нь бол хэцүү. Харин орой нүүж болоход бас хэцүү. Одоо нөгөө би байраа олоогүй байна. Дахиад нэг 2 хоног идэх үү гэх юм бол нөгөө бас байрны эзэн бас үгүй. Бид нар ингээд дараагийнхаа үнийг оруулах гээд байна. Тэгээд эхлээд бид нэр засвар хийх ёстой. Тийм болохоор чи ер нь цагтаа гараа гэх. Тэгээд ер нь цагтаа яг л ер нь 31-ээс баг нэгэн гэсэн юм 2 л өдөр идэг штэ. Баг 31-ний оройд 31-ндээ гарснаа нэгэндээ дараагийн газар мазрлага байдаг тий. Тийм. Нөгөө цаг маг зааж хэлж ирсэн шүү дээ өмнө бид нар 31-ийн та нарыг гаргана. Тэгээд ягаад тэгэхээр 31-ний өглөө гаргачаад бүтэн цэвэрлэгээ хийчихэд нэгний өдрөө хүмүүс яана гэдэг болохоор бит тий. Гэтэ бас юунаас олох вэ? Одоо жишээ нь өрөө төрөслөө шүү дээ тий. Би ингээ өрөө хаж хахад аль хэдийн нөгөө нэг хоосон байхаа өрөө байх юм бол айгу зүгээр байдаг шүү. Би одоо 5 сарын 1-ээс гэрээ хийсэн байхад одоо за 4 сар 27 мөл ингээ хүрээдрэхгүй юу? Тэг ч юм эсвэл юмаа зөөлцөхгүй юу гэдэг. Тийм. Наад зэн гэхдээ нөгөө нэг тэр бас хүнээсээ л болох тий. Зарим хүмүүс болохоор за чи ороор гэх. Тэгэхээр зарим хүмүүс нь болохоор нөгөө яг засвараа хийгээд яг шинэ юмд хүмүүсээ оруулах сонирхолтой байдаг болохоор тэгэх юм бол нөгөө нэг нааша цаашаа татлаа төтлөө байхгүй тий дараа нь өө ингэ байр чинь заавам биш дээ гэдэг нөгөөдг нь чи ихт орё гэж хэлээс тий. Тиймэрхүү юу. Тиймэрхүү яриа үүсгэн тулд яг цагтаа ороо цагтаа гарах нь юм шиг үлээ. Тийм ээ. Тэгээ зарим газар ч байдаг гэсэн. Эрт ороор гэдгснээ шууд нүү одоо нийт рент байгаа штэ тий. Тэрийг 30 хувааж агаад өдрөөр нь төлөх гэдэгчдэг гэсэн. Тэгэхээр бас юм баг штэ. Харин тэгэхээр үнэхээр яг хүнээсээ л болох юм байна тий. Газ л юм да. За тэгвэл бас нэг асуух юм байна. За одоо ингээд угаасаа Канада ирэх юм бол байр төрөлсөн тодорхой тий. Тэгвэл ингээд ямар нэгэн одоо байр төрөлсөөр мөнгө хэмнэх арга байгаа юу? Яг төрөөсөн дээр бол хэмнэхэд хэцүү. Тэрнээс бол нөгөө нэг юу Wi-Fi дээр бол хэмнэхэд болно тий. Wi-Fi-ны компанид нуцтаад ингээд би ингээд танаахыг ингээд сонгомоор байна. Гэхдээ та нарт ямар нэгэн промошн байгаа юу? Ямар нэгэн хэлээ. Нөө хямдрал уу? Ямар нэгэн хямдрал байгаа юу? Тэгээ би ингээд та нарт ингээд нэг жилийн гэрээ хийх бол нэг жилийн гэрээ юмэр байна гэд. Тэгээд хэмнэж болно. Тэрнээс бол ус цахилгаан тогны мөнгөн дээр бас хэмж болохгүй тэр чинь нөгөө улсаас тоолууд нь гараад яаж байгаа болохоор. Тийм чамд мэддэг арга марга байна уу? Надаа хэмнэх арга гэдэг юм бол би нөө өрөө төрөлт юм чинь мөнгөн дүнд нөө юу орсон байна гэдгийг харж байгаа л одоо халуун малуун нөө тог мог гэх тэр мөр нь орсон юм байвал айгу яваан дундаа хэмнэгддэм юм шиг санагдчих ш. Өөрөөр одоо яг байран дээр бол ер нь хэмнэгдэх бол хэцүү тий. Тийм. Яг орхоос өмнө бас нөгөө нэг юм зөвшөөрлөж болох юм тий. За хэрвээ яг хувь хүнийх бол яг одоо гурван амьдарч исэн ч юм бол компани байсан болохоор угаасаа л үгүй гэдгийг хэлсэн шүү дээ. Тэрнээс бол хувь хүнээс төрөөсөлж байгаа бол ингээд хичээ би ингээ оюутан юм байгаа. Тэгээд та ядаж надаа ингээ $50 хэмдрүүлээд өгчүүл энэ надаа бүр амар тус олон те би энэ $50 уцсныхаа мөнгийг ядаж хийцэн штэ гэд хэлэх юм бол нөгөө их чинь уураа за тэгээ минийх. Тийм гэсэн шүү. Би угаасаа л манай сургуулийн програм угаасаа л 2 жил штэ. Би тэг 2 жил ингээ бат байна гэдгийг бодоод ингээ $100 хэмнээд өгч штэ юм уу штэ. Тэгэхээр бас яа юм шиг байна. Окей ч юм уу. Бас хүнээс л бол тий. Зарим тэгээд юу нөгөө ковид үеэр уусаа нөө засгийн газарс нь байр марид ингээд юу гсэн шүү дээ тий. Хямдрал үзүүлсэн ахгүй. Тэгээд өрөө ч бас нөгөө ковид үеэрс нь жоохон хямдрал үзүүлсэн чинь. 50 ч юм уу $1000 ч юм уу. Тэгээ эсвэл нэг сарын мөнгө нь төлөх шаардлагагүй маарлахгүй гэдгсэн шүү дээ. Харин тийм. За өөр хоёлоо эндээ барыг болчихж байгаа юм шүү тий. Харин ер нь бол ингээд болчлаа дөө тий. Байр ер нь сонгох дээр анхаарч махаарх юм. Байр сонгох дээр за хэвстэй байр байх юм бол
хевсээ тэр газар нь хевсээсээ угаасан байна уу гэдгийг шалах ёстой. Өөр чинь тэгээд ер нь бол байранд орохоос өмнө амар их зураг аваарай. Яагаад гэвэл нөгөө нэг байранд орохдоо нөгөө нэг депозит төлнө шүү дээ, нөгөө нэг татвар гэх юм уу, Урьдчилан мөнгө юм тий. Урьдчилан мөнгө өгөх болохоор сайн зураг аваад энд чинь яг өнөөдөр намайг ингээ харж байхад ингээ жоохон зураас олцсон байх шүү. Энд чинь жоохон ингээ шар олцсон байх шүү гэх тэр бүгдийг ингээ зургийг аваад хадгалчих хэрэгтэй. Тэгээ нөгөө хүндээ бас гэрээгээ хийхээс өмнө хараа ийм дефекттэй байсан шүү. Тийм болохоор надаас битгий түрээсний нөгөө тал мөнгийг хасаарай гэх. Тэгээд тэрийг сайн харж хийх ёстой. Өөр чин тэгээд юу ч гэсэн Google дээр үзэхгүй те. Орох жоо байраа. Ядаж хаягийг хийгээд ч юм уу Google дээр үзгэр чи хэрвээ янз бүрийн проблемтай байвал тэр проблем гараад ирнэ шүү дээ. Хэрвээ гарч ирэхгүй бол тэгээд зүгээр байна л гэсэн үг байна. Би болохоор байр төрөлсөхөр бол ер нь гэхдээ нөө янз бүрийн байр төрөлчсөн хүмүүс бол мэдгэлэх. Надад бол анх би нөгөө нэг юм том цонхтой байр нээр гой санагтаад орж исэн. Тэгээд том цонхтой байр чинь бас ямар нөгөө юу гудамж руу харсан байна гэдгээс хамаарат том цонхтой байхаар амар их чимээ орж ирнэ. Тэгээ бас том цонхтой байхаар халуунд шууд хална, хүүтэнд шууд хөрнө. Тэгээ айгу яг амьдрахад бол айгу тухгүй санагдчихсан. Тэгэхээр яванд бол яг цонх нь аяа жоохон жижиг хөвтөр ч юм уу. Яг энгийн хэмжээний цонхтой гоё юм бетонн хантай тийм байр айгу гоё юм байна гэж бол би айгу ойлгосон. Тийм. Зарим хүмүүс чинь юу яд юм бэл шүү дээ. Байр мараа нөгөө үзэж явж байхдаа бааны өрөөрөө н орж морсноо нөгөө усны далд маралт нь гаргаж үзэж юм бэл. Тийм усны байн гол юм уу тийм. Тийм. Тэгэхгүй бол зарим тэгвэл бүглэрж гин үгээ. Тийм. Тэгэхгүй бол усмаас орохгүй бас удаж моддаг ч юм уу янз янз байдаг юм шиг л. Оо тийм. Тэгэд бас юу яадаг байр төрөлсөх юм бол одоо энэ чинь апартмент орё гэхээр нөгөө угаалгын машин дандаа доороо нэг хамттай байдаг байхгүй юу. Тэгэхээр ер нь ингээд би хүнтэй угаалгын машин одоо ямааргүй на хуваалцмааргүй шэрлмэргүй на гэх танихгүй хүнтэй л хуваалцсан гэсэн үг шүү байранд байдаг. Үгүй гэх юм бол ер нь дотроо угаалгын машинтай байр марч юм уу ер нь хайцсан дээр. Гэхдээ тийм байр бол бас тийм илбэг бол биш. Голдуу яг апартмент дундаа нэг юм юутай байдаг болохоор. Тэр гэхдээ нөгөө нэг хуучин байрнууд л тийм байсан. Хуучин байрнууд л нөгөө нийтийн юутай. Эсвэл яг нөгөө хотын төв даунтаунд л нөгөө байнга хүмүүс түрээсэлдэг болохоор доор нийтийн нөгөө мөнгө хийгээд угаадаг угаалгын машинууд байдаг. Тэрнээс бол сүүлийн үеийн шинэ гарч байгаа байрнууд нь болохоор бүгдээрээ л дотроо юутай юм бэлээ. Бондритай. Зөв. Гэтэ тэр нь бол даунтаунд хотын төвд бол ховорхон. Угаасаа даунтаунд ч надад л дээр юм байрнууд байгаа чи. Тийм. Байршлаас алах юм байна энэ. Зөв. За. Тиймэрхүү л энэ да тий. Өөр тэгээд нэг тип байна уу? Байхгүй юу? Өөр юм байхгүй тий. Тэгээд хэрвээ та бүгд бит хоёр ингээд хэлж амжаагүй дутуу орхисон зүйл байгаад мэдээх юм бол ингээд доор комментээр бичээд бас бусдтайгаа хуваалцвал бас гоё ах шүү тий. Тийм нэрээ тэгэрээ. За тэгвэл тэгээ ингээд бит хоёрын бичлэгийг маань үзсэнд баярлалаа. Өргөж дэмжлэг та бүхэндээ баярлалаа. Тэгээд бит хоёрыг дэмжээ subscribe дараад өгөөрэй. Хэрвээ бит хоёрыг шинээр үзэж байвал тий. Бас лайк дараарай, коммент үлдээгээрэй. Тэгээд бит хоёр улам сайжирнаа. Тэгээд коронавигоос болоод ингээ уулзах чадахгүй болохоор ингээ зүүмээр та бүгдтэйг ингээ хоорондоо ингээ ярилцааны ингээ бичлэг оруулж байгаа. Тэгээд та нарт таалагдж байгаа гэж бодож байна. Тэгээд удахгүй корона гайгүй болохоор бит хоёр уулзаад гой бичлэг хийнэ. Тэ? За. За, үзсэнэ бүхнээ баярлалаа. Баяртай.